Эрүүл зохистой хооллолт идэвхтэй хөдөлгөөн. Монголын мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслөөс хэрэгжүүлж байгаа олон талт үйл ажиллагааны нэг нь эрүүл зохистой хооллолт идэвхтэй хөдөлгөөн юм. Хүн амын дунд халдварт бус өвчин, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйл төлөвшүүлэх чиглэлээр улсын хэмжээнд 6 компанид ажил, 12 аймагт, Аригт аймаг шинэ үеийн сонголт биш, эрүүл зохистой хооллолт идэвхтэй хөдөлгөөн сэдвт өдөрлгүүдийг зохион байгуулад байна. Эрүүл мэндийн төслийн үр шимийг хүртэж байгаа ээж хүү хоёрын амьдрал, амжилтын түүхийг хамтдаа сонирхцгоё. Оюун дэлгэрүүгээ одоо 56 настай, хүү Батцорог 23 настай. Эрүүл мэндийн төслийн үр шимийг хүртснээр ээж хүү хоёр амьдралдаа хэрхэн өөрчлөлт хийж чадсныг та бүхэн энэхүү амжилтын түүхээс харах болно. Сайн байна уу? За сайн байцгаана. Энэ манай хүү залуу хүүхэд одоо тэгээ жин ихтэй. Сахарын хэмжээ нь байх ёстойгоосоо жоохон илүү гарсан. Тий, би болохоор ерөөсөө даралт ихсдэг. Одоо үнэтэй тавьж байна. Доотлон 100-тай, дээдлэн 160-тай байж шүү дээ. Ямар хоол иддэг вэ танах? Тарган мах санаа их байна. Дандаа эдэн дуртай. Тэгээд буузаа бол нэлээд өөх хөшгөлж хийн. Цөөнда хүртэл сүлний өөх хийж иддэг. Юуны түрүүнд давсаа багасгах хэрэгтэй. Тэгээ хоногтой бол 5 граммаас бага давсыг бол хэрэглэх хэрэгтэй юуны түрүүнд. Хүмүүс малан гаралтай өөхийг бол эрс татгалзах хэрэгтэй. Машина одоо орхиод өдөрт 20-30 минут, одоо 30 минут дор хажил 30 минут сайн идэвхтэй бүр хурдан гэр ажлын хооронд явж заашх хэрэгтэй. Энэ бол гэр зөвлөм зохистой бололтыг. Тэгэхээр энэ дээр бол маш тодорхой харагдаж байна. Тийм мах одоо өөх тос давс чихэр энийг бол аль болохоор бага хэрэглэж орон цагааны хорыг бүр ингээд хоногтой өдөрт хэдэн грамм хэрэглэх ёстой нь бол зааж өгсөн байгаа. Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслөөс боловсруулж гаргасан зөв зохистой хооллолтын энэ зөвлөмжийг гардуулъя гэж бодож байна. За ингээд чи за баярлалаа. За хэлээрэй. Баярлалаа. За. Эмч намайг юу гэлээ? Өдөрт 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийвэл сайн гэсэн баха. Тэгэхээр ажил амжихгүй яадаг юм блээд. Ерөөсөө машина гаражинд нь тавиад өглөө өрөөд ажилдаа алхаж очиж бай. Ээж. Тасра. За. Эстайны хэрэгтэй. Юу вэ? Яасан? Энэ мянганы сорилтын сангийн бүжиг хөдөлгөөний бүжиг хичээл шүү дээ. Бүжиг гэдэг бол зөвхөн дур сонирхол биш. Харин эрүүл мэнд, биеийн хөгжил гэдгийг бүгдээрээ санацгаая. Ээж, та ер нь энд яваач. Би юу дээ? Яа тий би. Энд таны хэлээ өстэй. Идэвхтэй хөдөлгөөн хийгээд байвал биеийн чинь сайн гэдсэн шүү дээ. Тийм гэхдээ. Тий. Нэр өвтлсөн болохоос өгсөн биш явдаг юм билүү? Тийш тий яа тий. Би түг таны бүртгүүч үү? Хоёулаа цаг яа. Ийхүү ээж хүү хоёр эрүүл хооллолт идэвхтэй хөдөлгөөнийг эргэлт буцалтгүй сонголоо. Стого юм байна. Хаяа царайд үсчихсэн бүр гоё өнгө. Тийм байна. Стого болчихоо. Би яаж вэ? Миний хөө стого гоё болсон байна. Ээж. Энэ эрүүл мэндийн төслийн хөтөлбөрт хамрагдсан чинь
Бид хоёрт үр шимээ өгч чадлаа шүү тий. Миний хөөстөө гоё болсон байна. Харин Энэ эрүүл зөв хооллолт идэвхтэй хөдөлгөөн ээж хүү хоёрын сонголт болсон шүү дээ. Яг зөв, яг зөв. Эрүүл зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн. Одоо бүгдээрээ Монголын мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн хамт олон өөрсдөө эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг сонгож хэрхэн үлгэр жишээ үзүүлж байгааг сонирхцгоё. Төслийн захирал мөнх тайван 3 сарын дотор 10 кг-аар жингээ хасав. Тэгэхээр мянганы сорилын сангийн эрүүл мэндийн төсөл бол Монголын бүх нутаг дэвсгэрийг, бүх сумын эрүүл мэндийн салбарыг хамарч байгаагаараа бусад төслүүдээс өөрөөр сонслогтой. Ийм төслийн нэг чухал ач холбогдол нь бол төсөлд хамрагдж байгаа асуудал нь манай эрүүл мэндийн салбарын анган шатанд ажиллаж байгаа хүмүүс. Эрүүл зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн. Step up fast and be the first girl to make me throw this cash. We get mine, don't be mad, now stop. Hating is bad. One more shot for us, another round. Please fill up my cup.